За ингээд Ховд аймгийн Чандман сумын түүхт 100 жилийн өргөн дэлгэр сайхан болж 3 хоног үргэлжилж ингээд өнөөдөр өндөрлөх тийш хандж байна. За тэгээд Улаанбаатар хотоос үр хөвгтөө зориод нутаг усаа зориод ингээд ойгоо үзгээд ирсэн хөшөө аваасаа ярилцлага авж байна. За 100 жил сайхан болов. Сайхан боллоо. За 100 жилийн талаар та бас сэтгэгдлээ хуваалцаа төрсэн сэтгэгдэл юу гэдин тэр сайхан сэтгэгдлээ сайхан хуваалцаад хэдүү хэлнэ үү та. За энэ 100 жилийн ойд ирэхэд манай сум сайхан болжээ. Хүн бүгд энэ ойгоо тэмдэглэхийн тулд эрвэхээр ажилласан харагдаж байна. Ер нь энэ сум бараг түрүүчийн байснаас танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Хүн хардаа юмсан байна тий. Тий, уугуул нутаг удам угсаага бодож бүхий л харьяа тулсууд ирсэн газрын ирсэн олон хүмүүстэй нэг үрчлэн уулзаж сайхан одоо наадлаа. Зүгээр тамхиа татангаа. За тэгээд одоо нутагтаа ирлээ. Тэгээ ингээд нутаг усаа харсан чинь сайхан байна уу? Юу бодож чинь? 100 жил таны бодлоор сайхан болов? Бүх үзүү. Бүх үзээ, бүх зүйлийг харлаа. Тун сайхан боллоо. Сайхан байна. Бараг энэ олон хүүхдүүд үрсэд та бүхэнтэй уулзсан үдл бараг насан дээр нас нэмэхээр болчихлоо гэж. За та тэгээд ингээд үр хүүхэд ач зээнэр тэ танилтаа ингээд сайхан сэтгэлийн үгээ хэлээд тэгээд мэдлэгээ бас дэвшүүлнэ үү та. Энэ хайрыг хүлээж авсан энэ хүлээ авалт хэр байв? Аав ээжийн ингэж бэлтгэсэн бэлтгэл сэтгэл санаанд хүрүү ямархуу байна? Тэр талаар бас та сайхан ярихгүй юу? 100 жилийн ойд бэлтгэсэн шиг энэ цааш ажил хөдөлмөр амьдрах хугаа зохицуулахын тулд хүн бүхэн эрвэхээр ажиллаж сайхан эрүүл амгалан тайван амьдрцгаагаараа юм маш их сайхан байдсан байна. Хүүхдүүд залуучуудаа үзээд ер нь бидний үеийн улсуудаас бараг алга болж тэгтээ залуучууд үр хүүхдүүд нь өсөөд ийм болцсон байхад көгшил биднүүдийн сэтгэл хөдлөхгүй байхын арга алгаа сайхан байна. За бас таарга ингээд өдийн наслаад үр хүүхдээ ингээд тойруулаад сайхан баярлж байгаад бас сэтгэл дүүрэн сайхан байгаа. За тэгээ үр хүүхдүүд бидэндээ та бас үнэтэй сургаалаа хайрлаад нэг хідэн үг хэлнэ гэж бас хүсье. За юу захимаар вэ? Захих юм бол нэгд үр хүүхдээ сайхан хамгаалаад сайхан хүн болгохын тулд багаас нь зөв хүмүүжил олохын тулд бүхэл зүйлийг зохицуулж хийгээрэй. Хүүхдүүд чинь өссөн тэр орчин нөхцлөөсөө шалтгаалж яг л тийм хүн болд юм шүү гэдгийг санаж яваараа гэж хэлмээр байна. Тэгээд өтгөстэй ах дүүнрээ их хүндэтгдэг болсон байна энэ залуучууд. Дээрүүд бидний үед тэр ахмад үе ингэж хүндлэж байгаагүй мó. Зүгээр л яг сайхан өөр дотнол явсан. Тэгтээ одооны энэ хүүхдүүд таанууд шиг тэгж бүгдээрээ сайхан юу яаж хүлээж авч хүндлэж дээдлэж ингэж байгаагүй юм байна. Тэр үндэ би жаахан гэмшиж байна. Тэгэхээр бас залуус хойч үедээ үр хүүхдүүдтэй хэлэхэд захиж хэлэхэд хөгш настай хүнийг хүндэлж хайрлаж яваарай тий. Энэ нь бас ирнэ. Таны насыг одоо би тойроод гарахгүй дайраад өнгөрнө. Тийм учраас таныг бас би ингэж хүндэлж хайрлаж явдаг. Тийм учраас бас хүн болгон үр хүүхэд ач зээнэр одоо таны үр удам бүгд л нэгээ түшээд нэгэндээ түшигтэй тулхтай байгаарай гэж хүсэж чинь те. За. Тэгээд өөр та энэ залуу ахуудаа ингээд нутаг орондоо хийжсэн ажил төрлөө ингээд бодоод бас энд ирээд янз юу
залуу сайхнасаа бодож дурсуу. Юу бодогдож чинь тэр талаар бас ярихгүй юу? Таны одоо яриа чи ингээд өөр хүүхэд бидэнд чи ингээд сайхан үлднэ. Тийм учраас бас гой сайхан яриад өгөхгүй юу? Би 1961 онд энд малын эмчээр ирээд залуу зандан байлаа. Ажил эх орныхоо төлөө тэр өөрт ногдсон үүрэгт ажиллаа сайн гүйцэтгэхийн тулд бүх зүйлийг тэрүүн зөрүүлж зүтгэж ажиллаж явсан. Энэ ач уу юм байгаа. Та бүхэнтэйгээ ингэж 100 жилийн өөр уулзаж ярьж өөр хүүхдүүдэд харж үзэж танилцаж ач зээнрээ бүгдийг үзэж хайрлаж үнсэж баярлалаа. Тэгэхээр энэ сайхан тогтож байгаа уламжлалаа улам хойч үедээ уламжлуулаарай гэж хэлмээр байна. За миний өвөө тэгээд эрүүл саруулж урт удаан насалж өөр хүүхэд ач зээнэр бид нартай өшөө олон жил байгаарай гэж хүсье. За тэр ёрол Батаршгэ миний баярлалаа та нартай. За